Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Израиль улсад айлчилж байна. За түүний хувьд энэхүү ойрхон орнуудын орнуудаар айлчилж байгаа гол зорилго нь бол Америкийн нэгдсэн улс ойрхон орнуудад холбоотны харилцаагаа хэрхэн үнэлж байгааг бас харуулах зорилготой юм байна. За нөгөөтэйгүр Америкийн нэгдсэн улсын голлох бас холбоотнуудын хооронд хагарал үүсэж байгаа. За ялангуяа Израилийн хувьд Катарын эсрэг тавталгаа явуулсан явдал нь Америкийн ойрхон орнуудтай холбоотны бодлогот бол сөрөг нөлөө үзүүлэх ийм үйл явдал болсон. За энэхүү одоо үйл явдлын дараагаар Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга айлчж байгаа явдал нь бол нөхцөл байдлыг одоо шийдвэрлэхийг оролцсон Америкийн төр засгийн одоо бодлого болж байна. За Марко Рубиогийн хувьд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсан. За тэрээр бол уулзалтын дараа хэвлэлийн баг хурал хийсэн. За энэ үеэр сэтгүүлчид Катарт болсон үйл явдлын талаар түүнээс асуусан боловч ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалцсан байна. За мөн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн 7 хоногт Катарт болсон халдлагын дараа Хамас бүлэглэлийн удирдагчид захилт өгөх боломжтой гэдгээ хэвлэлийн баг хурлаар мэдгдсэн байна. Израиль улсын одоо газар нутгийн халдшгүй дархан ирэх нь бол хаач гсэн хүчинтэй гэж мэдэгдэж байна. За Нетаньяху Иерусалимд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хийсэн хэвлэлийн баг хурал дээр үг хэлэхдээ орон бүр хил хязгаараасаа давж өөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэй гэсэн ийм мэдээллийг хийж байна. За хэдийгээр Америкийн нэгдсэн улсын голлох холбоотон болох Израилийн ойрхон орнд явуулж байгаа үйл ажиллагаа нь олон нийтээс ихээхэн эсэргүүцэл болон шүүмжлийг хүлээж авч байгаа ч гэсэн Израиль улс энэхүү одоо ойрхон орнд Газын зурваст явуулж байгаа дайн байлдааныхаа үйл ажиллагааг зогсоох бодлого байгааг энэхүү Нетаньяху хэвлэлийн баг хурлын үеэр онцлон тэмдэглэсэн байна. За тэрээр бол Хамасын дээд албан тушаалтныг одоо хөнөөх зорилгоор энэхүү Катар руу тавталгаа явуулсан. За хэдийгээр тухайн одоо дээд албан тушаалтнууд за ялангуяа Америкийн нэгдсэн улс Катар мөн Израилийн хооронд яриа хэлцээ өрнүүлж байсан одоо гол хэлэлцээний оролцогчдыг устгахыг оролдож байсан боловч энэхүү ажиллагаа нь амжилтанд хүрээгүй. За үүний оронд Хамас бүлэглэлийн өөр 6 одоо гишүүний амьд хүрсэн ийм үйл явдал болсон. За хамгийн гол одоо асуудал тарьж байгаа явдал нь бол Катар руу халдлага үйлцсэн явдал болж байгаа. За Катар улсын хувьд бол энэхүү маргаан мэтгэлцээд жуулчлагчаар оролцсон өөрөөр хэлбэл жуулчлагч байсныхаа төлөө нутаг дэвсгэртээрээ Израилийн одоо тавталгаанд өртөж байгаа явдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хийхэн эсэргүүцлийг хүргэх ийм гол нөхцөлийг үүсгэж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын ойрхон орнд гол холбоотнууд за ялангуяа исламын шашинтай холбоотнууд бол Катарыг дэмжиж байгаа гэсэн мэдээллүүдийг цохилтын дараагаар илэрхийлсэн. За ийм учраас бол энэ одоо байдлыг шийдвэрлэх зорилгоор төрийн нарийн бичгийн дарга энэхүү Израильд айлчилж байгаа юм. За Нетаньяху болон Марко Рубио нарын уулзалт бол чухал одоо мөчд бол босон. За яг энэ үеэр Арабын удирдагчид Катарыг дэмжиж байгаа илэрхийлсэн дээд хэмжээний уулзалт болж байсан юм байна. За тус улсын хувьд явуулж байгаа үйл ажиллагаа за ялангуяа Израилийн талаарх одоо үйл ажиллагаанд бол олон улсын хамтын нийгэмлэг давхар стандарт баримталж байгаа явдалд бол исламын шашинтай орнууд одоо дургуй буцлаа илэрхийлж байгаа. За учир нь гэвэл одоо бусад орн хэрвээ ийм үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тэр дор нь бол зэмлэн буруушаа зохих одоо арга хэмжээг авдаг. За гэтэл бол Израиль хүмүүнлэг бус ийм дайн байлдааны үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн ямар нэгэн одоо дөрвтэй шийтгэл болон одоо энэ үйлдэлийнхаа хариуг амсахгүй байгаа явдал нь бол олон улсын хамтын нийгэмлэг альва асуудалд бол давхар стандартаар хандаж байна гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна. За Ням гарагт Нетаньяху сэтгүүлчид хэлэхдээ Америкийн нэгдсэн улс болон Израилийн харилцаа баруун хандах чулуу шиг бат бөх байгаа гэдгээ мэдэгдэж Иерусалимын хуучин хот дахь ариун газарт бол Марко Рубиотой хамт бол одоо очиж зочилсан байна. За энэ үеэрээ Израильд Америкийн нэгдсэн улсыг одоо төлөөлөн суугаа элчин сайд Майк Хакабигийн хамт Рубио бол тэмдэглэл бичиж ханан дээр одоо дурсгалын үгийг үлдээсэн байна. За энэхүү одоо зочдын үлдээдэг уламжлалт дурсгалын үгийг хийсэн явдал нь бол Америкийн нэгдсэн улс Израильтай одоо хамтын ажиллагаагаа ямар хэмжээнд хөгжүүлэх гэдгээ үзүүлж байгаа одоо бэлэгдлийн шинжтэй үйлдэл болсон. За олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс бол энэ бус нутагт хоёр улс оршин тогтнох ёстой гэж үзсээр ирсэн. За өөрөөр хэлбэл нэг нь бол Израилийн төрт улс, нөгөө талд нь Палестины төрт улс оршин тогтнох ёстой гэсэн ийм хоёр улсын одоо сонголтыг бол байнга илэрхийлсээр ирсэн. За харин олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс за мөн Америкийн нэгдсэн улсын дэмжлэгийг алдахгүй байх зүгнээс бол Израилийн одоо тавьсан шаардлагыг биелүүлж Палестиныг хүлээн зөвшөөрөхөөс улс орнууд татгалцсаар ирсэн.
За гэвч бол Израилийн явуулж байгаа хүмүүнлэг бус дайн байлдааны үйл ажиллагааны улмаас энэхүү одоо байр суурь нь эргэх хандлагатай байна. За мөн дэлхийн одлон хотуудад за тэр дундаа Америкийн нэгдсэн улсын гол хотуудад бол Израилийн үйл ажиллагааг эсэргүүцсэн одоо тэмцэл загсаалууд бол болж байна. За мөн томоохон урлаг соёлын зөвтгөлтнүүд Израилийн эсрэг байгаа гэдгээ илэрхийлсэн ийм хүү үйлдэлүүдийг бол олон нийтэд илэрхийлсэн хэвээр байгаамаа.